Сайн байцгаана. Өнөөдөр 2026-ны 4-р сарын 23-ны өдөр амлсан ёсоор Red Magic брендийн 8 Pro гэх шинээр ирсэн хөргүүрийг энэхүү бичлэгээр танилцуулах гэж байна. Түүний зэрэгцээ 6 дугаар үе болон 8 дугаар үеийн хоорондох ялгаа, техникийн үзүүлэлт, яг юугаараа шинжилэл орсон тэдгээрийг аль болох албан ёсны вебсайт дээрээс нь дэлгэрэнгүй харьцуулж тайлбарлаж өгөх болно. Red Magic брендийн хөргүүр утас хоёр айгүй алдартай, маш алдартай байдаг. Гейминг талдаа Монголд бол утсыг нь хэрэглэдэг хүмүүс нэлээд байдаг болов уу гэж бодож байна. Хайрцаг дотор боршуур танилцуулга нь хоёр талдаа англи болон англи хятад хэлээр wet wipe буюу энэхүү төмрийг наах зорилт, авсан төмрийг наах зорилттой дагалдаж ирж байна. 1.2 метрийн урттай CGC кабель. Энэхүү хөргүүрийг бол өмнө танилцуулж байсан учраас зөвхөн товчхон харуулж гаднах загварын хувьд нэг иймэрхүү. Бидний хүсэн үлээгээд байгаа шинээр ирсэн загварыг одоо задлж харъя. Хайрцагны хувьд бол хар онготой байсан байна. Саарлонготой. Мөн ялгаагүй танилцуулга. Авцсан төмөр. Кабель нь ч гэсэн яг ижилхэн юм байна. Энэхүү кабелийн нөгөө дата трансфер болон чарж дамжуулах чадамж нь гайгүй өндөр байдаг. 60-аас дээш ватттай. Өөрт нэг юм стикер дагалдаж ирдэг юм байна. Энийг хаана ашиглах ёстой юм болоо. Загварын хувьд нэг иймэрхүү болж карбон оруулахтай. Тэгээд гол хэсэг дээр Red Magic гэдэг бичгээ аваад өөрсдийн логогоо оруулж өгсөн байна. Цагирган LED бол хэмжээний хувьд ижилхэн байна. Тэгээд жингийн хувьд энэ 110 г, энэ 120 г. Хажуу хэсэг дээр бас карбон оруулахтай. Designed by Red Magic cooler гэж бичсэн байна. Унтраалга нь болохоор өөрчлөгдсөн байна. Нэг нь хажууд ингэж унтраадаг, нөгөөх нь даардаг. Гэхдээ энээсээ илүүтэй даардаг нь илүү хялбар байдаг. Гэхдээ эвдрэл гарахтаа бол энэ арай илүү амархан байдаг юм шиг санагддаг. Энэ дээрээс DAO гэсэн бичгээ авч хаяад Win гэсэн бичгтэй болсон. Доод хэсэг дээр C plug. Тэгээд арай зузаан болчихсон харж байгаа тийм ээ. Энэ зузаан болсонтой холбоотой, жин нэмэгдсэнтэй холбоотой мэдээж хүрэх чадамж сайжирсан. Хүрэх чадамж нь 6 Pro 30 Вт, 8 Pro 36 Вт. 6 Вт-аар апгрейд орсон байна. Тэгэхээр одоо манай дээр зарагдж байгаа хөргүүрүүдийн хамгийн өндөр хүчин чадалтай, хамгийн супер нь энэ болж тодорч байна. Жилээс жилд Вт нэмэгддэг. FlyDJ дээр бол 30-аас дээшлээгүй байсан. Тэрийг санаж байгаа бах тий. Ерөнхий шинжилгүүдийг нь хурангуулад базаад хэлчихье гэж бодлоо. Сая хэлснээр ватт нэмэгдсэн байна. Энэ дээр болонгол жин нэмэгдсэн байна. Хүрэх чадамж нь өмнөх загвараас 6 Pro-гоос 25%-аар илүү болсон. Тэгэхэд нөгөө өмнө тайлбарлаадснаар шууд Celsius-ыг унгаах дээрээ одоо drop Celsius температур drop гэж тэрийг яг юу гэж орчуулахаас мэдэхгүй байна. Тэрэн дээрээ бол энэ бүр супер болсон байлээ. Тэгээ хар хэсэг дээр ийм хэмжээний хувьд бол яалчгүй арай том болсон байна. Одоо хэдүүлээ утсан дээр барьж үзье. Зүүн гар талынх нь 13 Pro Max загварын утас, Plus болон Max загварын утас дээр ингэж харагдах нь байна. Энэ нь болохоор энгийн 11. Энгийн 11 бол ер нь бас харьцангуй энгийн болон Pro загвараа бодоход жоохон том байдаг. Тэгэхээр эднэхүү хоёр кейсэн дээр утсан дээр барихад хэр харагдах вэ? Барихад хэр эвтэйхэн бэ гэдгийг нь үзүүлэх гэж байна. За энэ бол Pro Max дээр нэвт харагдаж байгаа хэрэг тийм. Энэ Pro Max дээр бол ер нь санаа зовлтгүй. Зарим хүмүүс нөгөө энэ FlyDJ-гийн B8X-ийг бодоход Red Magic-ийн кулер жоохон том байна гэдэг. Яг үнийг хэлэхэд нэг тийм амар том байгаа шалтгагүй. Жингийн хувьд ч гэсэн 5-10 г бол бидний гарт барихад бол нэг тийм амар мэдэгдэхгүй
Одоо 11 дээр. 11 дээр бол нэг иймэрхүү харагдаж байна. Гарт тулах нь бол харьцангуй гайгүй юм байна. Тэгэхээр мэдээж хүүний гар хурууны урт өөр өдөг учраас бас барилт нь өөр өдөг учраас энэ дээр бол шууд тийм байна гэж хэлгээд бол жоохон хэцүү. Яг миний барилтаар бол би өөрөө 4 уруугаар төгөлдөг. Иймэрхүү барилтаа барихад бол нэг тийм цаад тэр болохооргүй санагдчих байна. Энэний загвар нь бусад загвартай харьцуулахад агаар солбилцол нь дээрээс доошоо явдаг. Дээд хэсгээрээс ороод доошоо халуунаа гадагшлуулдаг гэсэн. Тэгэхээр мөн ялгаагүй хажуу талаас гар руу үлээх дулаан мэдрэмж, тухгүй мэдрэмж өгөх нь байхгүй гэсэн. Тэгээ бусад яг үндсэн харьцуул техникийн дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгийн дараагийн хэсэг дээр оруулна. Түүн дээрээс илүү сайн ойлголт авах болов уу гэж бодож байна. Аливаа бараа бүтээгдэхүүнүүдээ яг нэг брендээр нь хавсраад хэрэглүүл одоо дагнаад хэрэглүүл их зүгээр санагддаг. Яагаад гэвэл цаанаасаа л яг эдгээр хэрэгслүүдтэй хоорондын хоршил хамтрал нь илүү байгаад байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр яг энэ хүү хөргүүрийг авч байгаа хүмүүстээ бол миний зүгээс энэ 35 ваттын мини загварын адаптерыг зөвлөж байгаа. Энэ маань 36 ватттай, энэ 30 ватттай. Тэгэхээр 35 ватт дээр тултал нь үзүүлэлтийг нь бүр хангалттай тулгаад явуулах боломжтой байна гэсэн үг. Бит байдлаар нь танилцсан одоо тоон үзүүлэлт, техникийн үзүүлэлт, бусад дэлгэрэнгүй аль бие усны вебсайт дээрх мэдээллүүдийг нь жоохон гүн гүнзгий ухаж судалж үзье. Миний зүгээс одоо нээсэн байгаа нь болохоор Red Magic-ийн 6 дугаар үеийн 6 Pro гэх загварын VC гэх нэршилтэй кулерийн сайт руу бүтээгдэхүүнийг сонгоод орсон байна. Энэ баруун дор хураангуунууд байна. Уг хөргөөр маань дөрөнд урьдчилан 30 ваттын хүчин чадалтай гэсэн тий. За цаашлаад эдгээр пост руу зурган дээр бүх давуу тал онцлог шин чанаруудыг танилцуулсан байгаа. Ингээд доошоо гүйлэхээр нэлээ их. Энэ дээр би миний зүгээс цаг алдахыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл тэргүй бид нарт энэ хүү бүтээгдэхүүн 6 Pro-н цаашаад орж ирэхгүй болчихж байгаа. Өмнөх слайдж дээр ч гэсэн тайлбарсан тий. Тухайн брэнд нь шин загвараа гаргачихаар өмнөх загвараа үйлдвэрлэлийг нь ер нь зогсоочдгоо. Тэгэхээр зах зээл дээр эргэлдэж байгаа нөөцөнд байсан хэдэн бүтээгдэхүүнүүд л зарагдаад хэсэг хугацааны дараа сарнин оддоггоо. Тийм учраас энэ дээр ач холбогдол өгөлгүйгээр шууд шинэ үргүүр дээрээ тулгуурлаа явчих. Аль болох өмнөх загвартай нь харьцуулаад яг өөрийн олж мэдснээр харьцуулаад явчихъя гэж бодож байна. За, Red Magic 8 дугаар үеийн хөргүүр дээрээ нэршлиг нь өөрчилсөн Cryo гэх нэршилтэй болгож өгсөн байна. Зах зээлийн албан ханшин 59 евро гэж тавигдсан байна. Энэ үн бол бодит бидний гар дээр ирдэг үн бол биш байдаг гэдгийг надаар илүүлтгүү мэдж байгаа хаа. Энэ баруун талд болохоор тухайн бүтээгдэхүүний ерөнхий онцлог давуу талыг хураангуйлж тоймлж бичсэн хэсэг байна. Энийг бол унших шаардлагагүй гэж бодож байна. Яагад гэвэл одоо нэг бүрчлэн доошоо гүйлгээд танилцуулгатай явна. Хамгийн ихэнд 8 үеийн хөргүүр маань өөрөө одоо архитектор буюу урлагийн бүтээл гэж ер нь нэршилсэн байна. Performance boost чадамжаа 30%-аар нэмсэн байна. Тэгээд температур унгахалт нь 25 хүртэл нэмэгдсэн байна. Цаашлаад 1640 мм2 ultra large tech plate. Tech plate гэдэг нь tech гэдэг технологи нь өөрөө хөргүүрний яг цөм хэсэг дээр жиндүүлэх процессыг явуулдаг одоо данг юм аа. Tech-ийн талаар нэг товчхон бичлэгэн дээр судалж үзэхээр одоо бидний мэдж байгаа яг гол хэсэг дээр ийм термоэлектрик модуль гэдэг одоо нэршилтэй товчхон процессыг нь танилцуулъя. Тухайн хөргүүр дотор эдгээр керамик wafer гэж эдгээр зүйлс байрлаж байдаг. Амны үед зарим нэршлиг нь зөвхөн физик талаас нь буруу ярьж магадгүй. Эдгээр ийм өрсөн вафрууд байдаг байршдаг юм байна. Энэ нь өөрөө семикондуктор гэх нэршилтэйгээр явдаг. Семикондуктор гэж одоо яг юу гэж орчуулмаар юм те. Миний ойлгосноор бол энэ П хэлбэртэй
зүйл нь нэг талаасаа дулааныг шингээж аваад нөгөө талаараа хүүтэн ялгаруулдаг юм байна гэж ойлгосон. Одоо яг энэ процессор харагдаж байгаа бах тийм ээ. Энэ хасах хэсэг нь бүтэн нэмэх нь дулаан. Бол эргэлтэнд оруулж өгч байгаа гэсэн үг. Тэгээд NP semiconductor material гэдэг нь энэ дээр харагдаж байна. Нэмэх хасгаараа явчихж байгаа юм байна. Тэгэхээр баруун талаасаа халууныг нь оруулаад нөгөө талдаа хүүтэн нь гарч яадаг. Тэгэхээр хоёр хавтан хоорондоо хавсраад доод талаасаа халаад дээдл рүүгээ хүргэнэ. Энэ халж байгаа хэсэг дээр нэмэлтээр радиатор одоо хөнгөн цагаан радиатор дээр нэмэлт синс нь эргэжээж одоо хөрөх процесс явж байна гэж тайлбарлаж байна. Энийг цааш нь өшин судлал өшөө олон нэрийн мэдээлүүд байна лээ. Одоо буцаад үргэлжлүүлээ. 11 блейд буюу 11 синстэй одоо салаа синстэй минутанд RPM гэдэг нь минутанд 6500 эргэх чадамжтай юм синсэн дээр сайжруулалт оруулж өгсөн байна. За цаашлаа aerospace grade aluminum heatsink гэж. Хөнгөн цагаан материал дээр бас агаар солилцлын тусламжтай хөрөх чадамжийг нэмж өгсөн байна. AI powered smart cooling. Энэ дээр бас нэмэлт чип байршуулад AI гэдэг нь ухаалгаар температураа дааруулах, таны хэрэглээг илүү хялбар болгох зорилттой. Хөргөх ерөнхий чадамжийг ваттаар хэмжиж байгаа. Тэгэхээр энэ ватт нь өөрөө өндөр байх тусам бидний саяны тайлбарласан tech chip нь бас их ач холбогдолтой. Энэ дээр ажиллаж байгаа синс нь бас ач холбогдолтой болчиход байна. Тэгэхээр тухайн хөргөөр маань FlyDigi-ийн B9X бол 30 ватт дээрээс апгрейд буюу шинжилгээг оруулаагүй байсан. Энэ Red Magic бол яг үнийг хэлэхэд яалтчгүй илүү байна. Үзүүлэлт тоон үзүүлэлт хөрөх чадамжаараа 6 ваттаар илүү байна гэсэн үг. 50 Цельсиус хүртэл ачааллыг даах чадамжтай. Хамгийн доод Цельсиус нь бүр хасах 25 хүрэх боломжтой гэсэн үг градус руу. Энэ бол бас галзуу үзүүлэлт байна. Stable frame rates. За энэ нь бас нөгөө өмнө дурдсан FPS төрлийн тоглоом одоо утасны FPS-ийг жигд байлгаж байгаа байдлыг харуулсан байна. Эдгээр одоо Genshin Impact, Honor of Kings, Delta Force гэх 3 тоглоом дээр дараах одоо лабораторийн судалгаа гэж хэлдэг. Судалгааг хийсэн байна. Cryo гээд гурван ижилхэн хөргөөр за бусад хөргөөрүүдийг ингэж бас харьцуулсан доор харагдаж байна. Энэ график юм уу юу гэдэг. Энийгээр анзаарахаар жишээлбэл одоо Delta Force дээр 120 FPS явуулахад FPS уналт нэг иймэрхүү байсан байна. Энэ хөргөөрийг ашигласнаар бусад хөргөөр дээр болонгууд нэлээд уналт босолттой харагдаж байна. Core system за ерөнхий хөргөөрийн доторх дэд бүтэц тэдгээртэр бас шинжилэл орж ирсэн юм байна. Үүнийг дагаад 30%-аар cooling efficiency буюу хөрөх чадамж нь 30%-аар дээшилсэн гэсэн. Тэр нь юутай холбоотой юм гэхээр түрүүний дурдсанаар 11 синсний одоо салаа синстэй болж синсэн дээрээ шинжилэл оруулж иж вата хөрөх чадамжаа нэмсэн байна. Энэ түрүүний яриадсан TEC буюу thermoelectric cooler гэдэг яг хөргөлтийн процессыг явуулдаг гол хэсэг байна. Хаашлаад нөгөө хөнгөн цагаан материал энэ өөрөө хөрөх чадамжинд бас нөлөөлж байна. Neodymium magnetic neo юу вэ? Түрүүн би бас судалсан юм аа. Энэ Neodymium гэдэг энэ өөрөө ямар учиртай гэхээр таны утасны ар дээр наалдах чадамж энэ дотор суурилсан байгаа, байршсан байгаа соронзлогдох чадамж нь илүү болно. Зарим хөргөөрүүдийг бас анзаарч байвал яг энэ соронзны материал жоох муу хийгдсэн болоод тэрнээс болоод тогтож өгдөгөө жоохон хөдөлгөөн дээр жайрото тоглодог хүмүүсийн хувьд бол салж унжих гээд байдаг. Үйлдвэрээсээ хоёр төрлийн сонголтоогоор гаргаж ирсэн. Нэмэлтээр ийм back clip буюу гэр авч болно. Энэ нь өөрөө дээр доороосоо тэлэгчтэй. Энийг бол ер нь бол утсан дээр хэрэглэдэг хүмүүс нэг ашигладаггүй. Голцоо иймэрхүү лайв хийдэг хүмүүс ашиглавал зүгээр байдаг санагдсан. Одоо нөгөө өмнө нь дуртаад байсан децибел FlyDigi дээр болонгол 35 децибелээс доошоо гэж яригдж байсан. Тэгэхээр үүний дашрамд хэлгээд бидний одоо өдөр тутмын гадуурх чимээ 70 децибел гэж авдаг. Тэгэхээр
36 децибел бол бидний чихэнд бараг мэдэгдэхгүй шахуу тиймэрхүү. Энэ нөөрөө сэнсний эргэлтээсээ бас хамаарна. Таны утас нэлээд ачаалал авдаг, халдаг бол мэдээж смарт гормороо сэнсний хурд нэмэгдээд децибел 36 хүртэл байх боломжтой гэж. Одоо энэ дээр ингээд харъя шээ. Library буюу номын сан дээр 50 децибелтэй байдаг. Mute дээр 36 децибел, яг орой наамгүм 20 децибел гэж явагддаг. Бас нөгөө агаар солбилцол airflow гэж яриадсан. Тэр нь энэ дээр болохоор шууд дээрээс доошо. Тэгэхээр яг энэ гар хэсгээр хоёр тишээ халуун агаар үлээхгүй. Одоо яг гоё хэсэг рүү орох гэж байна. Тэр юу вэ гэхээр насааж үзнэ. Цагирган лед гэрэл яаж асах бол. Ер нь бол яг үнэ хэлгээд Red Magic-ийн цагирган лед нь FlyDigi-гээс илүү зузаан өргөн хийгдсэн болохоор үзмжийн хувьд бол үнэхээр царайлаг. Яг энэ 8 дугаар үе дээр бол карбон ургалга оруулж гисэн учраас илүү эргэж характертай болсон байна гэж харж байна. Тэгээд одоо ингээд дөнгөж залхтуудад ингэж цантж байгааг харж байгаа тий. Хүрэх чадамжийг нь бол яг үннийг хэлэхэд ярилтгүй болов гэж бодож байна. Өмнөх загвар нь болонгол ийм саарл дээр ийм оруулгатай байсан. Гэхдээ саарл өнгө бол ер нь Red Magic-ийн хүндсэн брэнд color гэж явдаг. Энэ удаад бол яг бүүм хараар гаргаж ирсэн байна лээ. Өөр өнгөний сонголтууд бол байдаггүй. Асалт нь бол нэг иймэрхүү гоё харагдаж байна. Энэ дээрээс шууд унтраах боломжтой. Гэхдээ энэ дээр нөгөө асах on off эффект нь бол FlyDigi гүйцэхгүй юм байна. Шууд гэрэл нь асч орж ирж байна. Одоо хамтдаа аппликейшнийг нь судалж үзье. Бусад өөрөөдөө аппликейшн хөгжүүлэлтээс хэр ялгаатай гэдгийг нь олж мэдье. Play Store болон App Store дотроос GoPair гэдэг нэртэй одоо энэ дээр харагдаж байгаа GoPair нэртэй аппликейшнийг татаж авна. Дараагаар нь Bluetooth асаалттай байх ёстой Add Device гэдгээ сонгоод шууд 8 Pro-г нь холбоод үзье. Confirm. Энэ дээрээс ямар мэдээлэлүүд харагдаж байна гэхээр яг миний хувьд нөгөө энэ дээр гараараа удирдах байгаа учраас яг аль хэсгийг нь зааж байгаа нь мэддэхгүй байна. Шууд зүүн дээр нь 17 Celsius хасах 17 дээр ажиллаж байна. Одоо бол 8 Pro голбсон байгаа. Хоёрдугаар цэсэнд нь болохоор RPM буюу сэнсний хурд минутанд эргэж байгаа хурд нь ийм өндөр байна. Гаргаж байгаа хүчин чадал нь, ашиглаж байгаа хүчин чадал нь 16 Вт. Цаашлаад автоматик температур контролерч. Энийг унтраасан байна. Инхээр шууд сэнсний хурд эргэлт өөрөө багасчихж байгаа. Дагаад дээдлийн температур буурч. Энэ нөгөө смарт горим, ухаалаг горим гэж хэлээд байгаа. Таны утасны температураас хамаарат өөрийнхөө хүчин чадлыг заавал хүчтэй дээр нь биш нормалдуулаад ашиглаж байна гэсэн үг. Heat dissipation бол тодорхой. Энийг асаасан тохиолдолд бүх хамгийн өндөр хүчин чадал дээр ажиллана. За энэ бүр зөвхөн нэршил өгсөн байна. Яг миний зөвлөж байгааг харж байгаа бол God of Destruction mode. Энэ бол зүгээр бурхны горим гэж хэлдэг юм. Сэнснийхэн дугарлалтыг давгүй сонсвол. Миний ялгарч байгаа чимээ хамгийн өндөр 36 децибел гэж ойлгож байна. Одоо буцаагаад түрүүнийхээ хэлбэрээр үзэхэд шууд сэнсний хэрэглээ болж байгаа. Сонсогдож байгаа гэдэг бодож байна. Энэ доотлын цэнгэр хэсэг дээр болохоор шууд сэнсний хөвгөлт гар байгаад тааруулна. Lightning effect. Яг одоо бол мик өөрчлөлт хамарсан. Lightning effect нь нэлээд олон сонголттой. За bright, strobe нэлээд олон сонголттой гэж худлаа ирсэн байна. 3 төрлийн сонголттой. FlyDigi өргөөрийг бодоход дээрээс нь ингээд доороос өнгөнүүдээ сонгоод өгдөг юм байна. Ямар өнгөн дээр асаахаа.
хар дээр яг энэ юм алтлаг өнгө амар гоё зогцсон юм байна. Цаашлаад Lightning Effect Firmware version. Энэ бол айгүй цомхон юм байна. Тэгээд програмаараа бас доторх кулер доторх шинжилгүүд апгрейд хийгээ явуулдаг юм байна. Тэгэхээр миний анзаарснаар FlyDigi-тэй харьцуулахад програмын үед их цомхон юм байна. Гэрлийн асуулт их цөөхөн юм байна. Гэхдээ гэрлэн дээр бол нэг амар ач холбогдол өгөхгүй байгаа бох дөө. Энэ хэсэг дээр Red Magic гэдэг бичгийг оруулаад өгсөн. Энэ дээр гэрэлтэй ингээд нэвт харагдаад их гоё харагддаг юм байна. Дээрээ ч юм ялгаагүй оруулж өгсөн байна. Тэгэхээр кулерны 3 оргил болох Red Magic, FlyDigi, Black Shark 3-ын аппликейшн хөгжүүлэлтийг нь харьцуулахад миний зүгээс нэгдүгээрт Black Shark орох юм байна. Хоёрдугаарт FlyDigi, гуравдугаарт Red Magic. Яг тайлбарлаж байгаа энэ бүтээгдэхүүний аппликейшнийг надад төрсэн мэдрэмжээр бол айгүй минимал, илүү дутуу зүйл байхгүй цомхон. Гэхдээ жоохон доторх юмнуудыг нь ухах дуртай хүнд бол жоохон дутагдaltaй юм шиг санагдлаа. Бараа бүтээгдэхүүний харьцуулт хөгжүүлэлт дээр тайлбарлаж байгаа өнцөг нь зөвхөн миний өөрийн бодлоос надад төрсэн мэдрэмжээр тайлбарлаж байгаа. Түүн дээр ач холбогдол бага өгөөрэй. Заримдаа миний бодол минийх л байж магадгүй. Таны бодол бас ямар байхыг би хэлж таашгүй. Энэ Red Magic-ийн энэ загвар 4 Pro илүү 5 Pro. Энэ загвар надад бүх талаараа айгүй гоё санагддаг. Царайлаг загварын өвчтөр. Гэхдээ хүчин чадлаар бол мэдээж шинээр гарсан загваруудыгаа гүйцэхгүй дүрмийн дагуу жилээс жилд шинжлэгдээд л явж байдаг. Ер нь бол сайн хөргүүртэй байхын давуу тал нэлээд олон бий. Тэрийг бол би дахиж дурдах шаардлагагүй болов гэж бодож байна. Та бүхэн тус бүтээгдэхүүний барааны дэлгэрэнгүй мэдээлэл, үний мэдээллийг авахыг хүсвэл манай пэйж хэсэг рүү ороод автомат хариулагч дээрээс харах боломжтой. Хэрв залхууч өрөөд байвал зүгээр чат хэсэг дээр манай пэйжийн чат руу ороод cooler гэд бичгээр өөдөөс чинь автомат хариулагчаар бэлэн зарагдж байгаа бүх хөргөөрүүдийн үний мэдээллийг явуулах болно. Бичлэгийг мань дуустал үздэг, үргэлж хамт байдаг хэрэглэгч танд баярлалаа. Дараагийн барааны танилцуулгын бичлэгээр уулзцгаая.